За жавхлан сайдыгч нэг буруу биш шүү дээ. Энд чинь ямар мэрэгэн хүн биш. Трампын ингэж галзуурахыг одоо эн чинь жилийн өмнө юугаа мэдхэвд. Ер нь бол нүүрс унсан, энэ бол гяттай одоо хөрш орон дээр ийм зах зээл юм боллоо. Жавхлан бол ерөөсөө л одоо энэ төсвийн хүрээний мэдээлэлтэй холбогдуулж ярив. Макро эдийн засгийн хувьд ярив. Төсөв бол орлого зарлага хоёрыг л хэлдэг. Орсныг гаргадаг зарлага. Орлого зарлага хоёр тэнцэх ёстой төсвийн тэнцвэржүүлэлт. Тэгэхээр орох орлого маань гинтхэн унчлаа. Одоо яах вэ гэвэл хоёрхан алхам байгаа. Зарлагаасаа хасна. Аль сургууль цэцэрлэгээ хасах вэ гэдгээ ярина. Дээр нэмээд ерөөсө хулгайлагдж байгаа орлогуудаа одоо бас тэмтэрж үзэх шаардлагатай байна л гэсэн үг. Монгол оронд өнөөдөр юм олохгүй байгаадаа бид зовж байгаа юм биш. Олсон юмаа улс төрчтөнд цөм шаадаг учраас л бид шаналж байгаа. Сайд дарга нарын тансаглаас болж бид ингэж хуралдаж байна өнөөдөр. Тэгэхээр яг вэ манай засгийн газар манай орончийн ерөн тэгэл нэг Нябод хаг атгуулсан сургуулийн захирал шиг л амтд шүү дээ. Няба бол олсон мөнгийг л тоолдог амтд. Нэх айхтар юм биш. Энэ амархан юмыг гөмөн гизүү гоёор тайлбарлах юм аа. Тэгэхээр би жавхлангаас асуу. Жанлав цогцос сайн уншуулаарай. Тэгээ хулгайч нартайгаа сайн тэмц. Асуулт байна. Энэ хөрсөх ба түүний командын энэ төрөвч хулгайч нарын энэ аимшигтай хулгайг зогсоочвол наад чинь гайгүй болчих гээд байна. Нэгдүгээрт газрын төсний үйлдвэрийн газар гэж одоо 1.7-оос 2.2 тэрбум долларын луйвар явж байгаа. Энэ баригдахгүй. Би газрын төсний үйлдвэртэй болохыг хүсэж байгаа мөрөөддөг монгол хүн. Норинко гэдэг одоо нэг газрын төсний дээр 500 орчим сая байхаа 420 байна уу? Сая долларын хинт чирэггүй тэр нэг баахан тэр одоо хоолой барьсан. Хөрсгийн хамаарлахгүй этгээдүүд барьсан гэж би ойлгож байгаа. Энийг нягтлсан уу? Энийн дээр хариуцлага тооцсон уу? Энэнийг одоо төсөвт оруулж ирэх боломж байна уу? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт Эрдэнэтийн үйлдвэр одоо сонин дээр өнөөдөр бичсэн бай. Содбаатар үйлдвэргээ нэр өгсөн байлээ шүү. Ёндон манай хөрсгийн найз энэ дээр байгаа энэ олон тендерийн хулгай луйврууд тэр сонин дээр бичсэн байлээ. Энэ олон баяжмлын гэрээ нууцаас хизээ гарах юм бэ? Энэ чинь Монголын ард түмний 100% өмч шүү дээ. Хөрсгийн өмч биш. Жавхлангийнх бүр биш. Ганбаатард бол бүр хадгүй. Би төсвийн хүрээний мэдээлэлтэй холбогдуулж асууж байна шүү. Монгол улсад орж ирэх ёстой байсан орлого замаасаа хулгайлагдаж байна. Энэ асуудал дээр ямар нэгэн арга хэмжээ авсан уу? Миний хоёр дахь асуулт хариулж өгөөрэй. Төсвийн тодгол дээр бүр дэлгэрүүлэхийг хичээнэ би. Гуравдугаарт Цэнгэл манай хөрсгийн найз дахны сайхан залуу. Төрөмчин компаниуд дээр тэр 5 толгой захлагын станц, Баянгийн захлагын станц, Шивовогийн захлагын станц гэдэг 7 одоо энэ жигсаалт байна. Энэ асуудлууд дээр орж ирэх ёстой мөнгө орж ирэхгүй байна гэж би үзэж байна. Энэ дээр арга хэмжээ авсан уу? Та нар нягтлсан уу? Төмөр зам, Хэрлэнгийн төмөр замыг яривал хүрээний булаа гэдэг шиг аимшигтай төмөр замын энэ их мөнгө орж ирж байгаа мөнгө замдаа саатж байгаа юу? Энэ сонин дээр бичигдээд байгаа зүйлүүд худлаа юу үнэн үү? Нягтлсан уу? Эсвэл та нягтлах шаардлагагүй байж болно. Зүгээр тэрийг ядаж хэлээч. Танд энийг хариулах ёстой тэр аудит болон холбогдох хүмүүс нь айгаад ярьдаг юм уу? Яах вэ? Монголын төр орлогогүйдээ шаналж байгаа юм биш. Төсөв сүүлийн 10 жил хэдэн 10 дахин нэмэгдсэн. Монголчуудын амьдрал хэдэн 10 дахин нэмэгдэх нь битэл нэг дахин ч нэмэгдээгүй. Харин хулгайч том дарга За, уулуурхай хүнд үйлдвэрийн сайд Гонгрын Дамдны юм хариулт өгье. За, Хамаатар гишүүний асуултанд одоо манай салбарт харьяалагдах хэсгээр нь хариулт өгье. Газрын тосны үйлдвэр бол стратегийн чухал үйлдвэр. Саяхан бид нэр хэрвээ санаж байгаа бол онгоцны түлшин дээр одоо манай хойд туршид гэрээ байгуулах асуудал бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж гацаах тухай асуудал яригдж ирсэн. Энэ бол манай улс хойд өршөөсөө бүрэн хэмжээний хараат байдаг ийм л одоо салбар шүү дээ. Энэ салбарыг хараат байдлаас гаргая гэж зорж байгаа энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал бол манай улсын амин чухал асуудал.
Энийг бид нар явуулах ёстой. Нам хамаагүй, хувь хүний улс төр хамаагүй бид явуулах ёстой. Аж үйлдвэр эрдэс соёлын сайдын хувьд энэ салбарын төлөө бол хамгаална, өмгөөлнө, дугарна. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалт дууссаны дараа дизель түлшнийхаа 50%-ийг, I-95 бензиныхаа 100%-ийг, I-92 бензиныхаа 43%-ийг, онгоцны түлшөө 100%, зуухны түлшөө 100%, хийн хангамжийнхаа 50% гэсэн ийм хэрэгцээгээ Монгол улс дотооддоо хангах гэж байна. 28 оны 1-р улиралд ашиглалтанд орно. Тэгэхээр би бол Ганбаатар гишүүнийгээ бас ойлгож чинь зүгээр энэ дээр хэдүүл улс төржилгүй шиг нэг явчмаар байгаа юм да. Тэр газрын тоос дамжуулах сувг болвол энэ үйлдвэрийн жилийн тэр хэрэгцээг дамжуулах хамгийн хэрэгцээтэй бас сувг байгаад байна. Энийг олон улсын байгууллагуудаар хийсэн тэзүүгээр бид нар хийлгсэн юм байна лээ. Энийг авч хэрэглэнэ. Өөр гарц байхгүй. Монгол улс бас нэг ч гисэн хараат байдлаас арилчмаар байгаа байхгүй. Бид Монгол улсынхаа төлөө тангар өргөцсөн улс төрчид шүү дээ. Улс төрчих юмар улс төржий, бас болохгүй юмар улс төрчмөргүй байна гэдгийг бас уриалж байна. Хоёрдугаар асуудал, уулын баяжуулах эрдэнэ төлбөртэй холбоотой асуудал байна лээ. Би тодруулсан. Одоо хяналт шалгалт хариуцсан менежер нь ардсан намаас томилогдсон хүн байгаа. Тэр хүн худалдан авах үйл ажиллагааг бүрэн хариуцж байгаа. Уулын баяжуулах эрдэнэ төлбөрт худалдан авах ажиллагаа AI дээр суурилсан ардсан намаас томилогдсон хүнээр удирдуулаад ингэ явж байгаа гэсэн мэдээллийг би одоо төрүүхэн аваад ингэ сууж байгаа. Шаардлагатай бол шалгаж болно, үзэж болно. Гүтгэж бас болохгүй хаа л гэж бодож байна одоо. Эрхэм нөхрөөсөө одоо хүсгэж юм байна Ганбаатар гишүүнэ. За